Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд томоохон уул уурхайн компаниудад туршилт явуулах чухал гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байлаа. Үндэсний хөгжил шинтгэлийн хорооны албаны хүмүүс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө хөлс хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрийн гадны удирдлагуудад танилцуулж харилцан сонсголцлоо. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд хамгийн гол нь томоохон компаниуд тэдэнд улс орны эдийн засгийн хөдөлгөөч хүч болох уул уурхайд туршиглуулах бодлого өгүүлэгдэж байна гэдгийг хэллээ. Гадны улс орны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор томоохон уул уурхайн компаниудад туршилгаж хамаг нийлүүлэлтийн сүлжээнд ач холбогдол өгдөг бол манай улсад дээрх хамгийн зайлшгүй шаардлагатай байгаа гэж хэлж байлаа. Иймээс ихний ажил болгож хамаг нийлүүлэлтийн сүлжээг бий болгох хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Эсхийн таатаа орчин хангалттай бүртгэх өөрөө зах зээл байхгүй зүгээр энгийн өөр гэдэг. Хэн борлуулах юм бэ гэхээр нөгөө борлуулах хүмүүс маань өөрсдөө бүгдээ адилхан жижиг дунд үйлдвэрийн тийм үү хуваар хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс ч ийм юм байхгүй. Тэгэхээр бол энийг бол бид нэг том компаниуд руу чиглүүлэх хэрэгтэй. Харин хамаг нийлүүлэлтийн сүлжээг бий болгохдоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид чанартай бүтээгдэхүүнээр харилцагч байгууллагуудаа хангах явдал чухал гэж байна. Хан компаниуд эцэг жишээл авта төрөмж ороос юу авта Монгол үндэсний банкудаас хангуулж авта энийг гэрийн тийм нөхцөл шаардлага хангасан ийм компаниуд тэдний хэмжээний одоо хэрэг ханган нийлүүлэлт хийв та нарын нөлөөлгөө төдимчнэ гэж ингэж хэлэх хэрэгтэй. Тэндээ зарлахтай тодорхой хувийн ийм орон нутгийн компанид жижиг дунд үйлдвэрт байх ёстой гэдэг ярмаар зохицуулах тэдэд одоо боломжтой гэж санагдаж байна. Хамаг нийлүүлэлтэн дээр манай компаниуд дээр хөлсөөр жижиг ч том ч манай өөрсдөө бүгдийг нийлүүлэх гэж үздэг. Бүхний шийдэх гэж үздэг өөрөө. Дандаа байлаа гэж хэлэхэд өөрөө савыг нийлэхээр өөрөө амдааг нь болоход өөрөө усыг нийлэхдээ. Тэр томч байгаа жижигтэнч байгаа. Ихний эзэн эрдэнтийн ГОВ тахны төмөрлөгийн зохицолтын үйлдвэрт туршилан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгийн бодиттой алхам гэж байлаа. Туршилан жижиг дунд үйлдвэрийг ганцхан засгаас гадна томоохон уул уурхайн компаниуд дэмжих чухал гэж байна. Тухайлбал Дөнгөн аймагт оюун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдаж 2011 онд 2,500 сая төгрөгийн оюун бүтээгдэхүүн үйлдвэрлэж оюун толгой гэсэн томоохон уул уурхайн компани ажилчдын хөгжийг нөлөөлжээ. Энэ үйлчлэнгээр бусад уул уурхайн компаниуд жижиг дунд үйлдвэрийг дэмжиж хөгжих бүрэн боломжтой гэж байна. Дашин дуудахад 2010 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор улсын төсөс 20 сарны 6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бол 2011 онд Монгол Улсын засгийн газар 280 тэрбум төгрөгийн бонд гарган цэгийн их усүрийг бүрдүүлж санхүүжүүлжээ.